За орой минь та бүхэнд энэ орой минь хүргэе. За тэгээд та бүхэнд энэ орой Gboard гэдэг утасны апыг танилцуулъя. За Google компаниас гаргаад хөгжүүлж байгаа ийм аппликейшн байна. За хамгийн сүүлийн апдейт нь бол 2 сарын 7-нд хийгдсэн байна. За энийг суулгасныхаа дараа бол бид нэр ороод за тэгээд энэ дээр хэлэн дээр бол монгол хэлийг тохируулж өгөх ёстой. За тэгээд settings дотроо keyboard-ийн тохиолгоог нь бас өөрчлөөд за Gboard-аа сонгож өгөх ёстой. За жишээ нь энэ дээр Keyboard за Keyboard дээр ороод default keyboard-ыг нь бол Gboard-аар сонгож өгөх ёстой. За тэгээд message руугаа ороод шинээр мессеж чигтээ бид нэр монгол хэлээ сонгоод энэ микрофоны зурган дээр дараад тэгээд энэ маань ажиллаж эхэлнэ. Одоогоор болохоор бид нэр миний хувьд бол screen rec хийж байгаа учраас энэ маань ажиллахгүй байгаа микрофон маань хоёр тишээ салаад болохгүй учраас алдаа зааж байна. За тэгээд энийг дараад ярангуут таны үгийг шууд автоматар энэ дээр бичихгүйгээр шууд таны яриаг бол текст болгоод хөрвүүлнэ. За ийм айтайхан аппликейшн гарсан байна шүү. Энэ маань болохоор онлайн нөхцөлд ажиллана гэдгийг анхаараарай. За тэгээд анхаарлаа татсанд баярлалаа.